За энэхүү бичлэгийг насанд хүрээгүй болон хит эмзэг мэдрэмтгий хүмүүс үзэхгүй байхыг зөвлөж байна. Гараарай. Сайн байцгаана уу, Бони байна. Би өмнөх бичлэгэн дээрээ амлсан ёсоор манай сургууль сурдаг байсан нэг оюутны үйлдэлсэн маш эрцгий аимшигтай хэргийн талаар ярих гэж байна. За Солонгос улс цаазын ялыг 1997 оноос хойш гүйцэтгээгүй бөгөөд үе үеийн ерөнхийлөгчид нь цаазын ялын шийдвэрт гарын үсэг зурхаас татгалзаар ирсэн буюу одоо мораториум хэв шинжтэй байсаар ирсэн. За тиймээс одоо хүртэл цаазын ялыг нэг ч удаа гүйцэтгээгүй цаазын ял авсан хоригдлууд нь насаараа хатууд иглэмтэй шоронд өнгөрөв. За Солонгос улсад цаазын ял авсан нийт 61 хоригдол байдаг бөгөөд тухайн миний ярих гэж байгаа хэргийг үйлдсэн гэмт этгээд энэ 61 хоригдол дундаас хамгийн залуухан нь гэж тооцогддог юм. 어젯밤 공구 상자를 든 남성이 아파트 엘리베이터에서 내립니다. 이 집이 문제다. 누구세요? 지금 이 곤란한 상황을 만든 곳이 바로 여기다. 헤어지라는 요구에 앙심을 품고 사귀던 여자친구의 부모를 무참하게 살해했습니다. 저 개인적으로는 가장 잔인하고 끔찍했던 내용이었어요. 내가 당한 만큼, 아니 그보다 더한 고통을 맛보게 해줄게. 그냥 평범한 정도의 고통으로 어디야? 내 억울함 풀리지 않을 걸까? 집 앞. 엄마인 척 지금 문자를 보는데. 엄마! 너희 때문에 모든 걸 잃었으니까 자존심, 명예, 부모도 날 버렸다는 이유가 될까? 현재 사형 집행 예정자 중에서 가장 나이가 За гэмт этгээдийг Чанжэжин гэдэг бөгөөд тухайн хэргийг үйлдэхдээ 2014 онд Тэгүү их сургуулийн архитектурын ангийн 4-р курсын оюутан байсан. Төгсгийн хооронд амьдралаа ерөнхийдөө сүрүүлсэн гэсэн үг л дээ. Чанжэжинийг эргэн тойрныхонд хүмүүс маш ухаантай, маш нийтэж, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Хичээл номондоо сайн усан цэргийн ангид алба хаасан, ангийнхан зарим хүмүүс бүр ерөнхийлөгч гэж очилдог байсан юм байна. За дээрэс нь архитектурын Тэнхмийн хаан оюутны зөвлөлийн дарга давхар тухайн үеийнхээ оюутны ууланд авирах клубын даргаар ажилладаг байсан юм байна. За 2014 онд энэ клубт нь шинээр элсэж орсон 1-р курсын оюутан Kwon гэдэг дарвхаа эмэгтэйтэй Чанжэжин одоо ардаас нь курсээр агаад танилцаж үерхсэн байгаа. За үерхэх ч гэждээ ерөнхийдөө 2 сарын хугацаанд үерхсэн. Энэ хугацаанд ер нь нэг нэгнээ таних дотносох үйл явц болж исэн. Үерхсэн гэж хэлэхгүй гэж одоо шинжээчид үздэг юм байна. Чанжэжиний хувьд болохоор бит 2 сарын хугацаанд үерхсэн гэж яриад байдаг. Энэ 2 сарын хугацаанд Чанжэжин Kwonтэй бэлгийн харилцаанд орох гэж янз-янзаар үзсэн байдаг. Kwon тэр болгонд нь заавгүй, чадахгүй гэх мэтчлэн байдлаар одоо бэлгийн харилцаанд орохоос татгалзаад жутаад идэв гэсэн болохоор Чанжэжин бүр ингээд хамаг уур чарна гожонгуудаа Kwon-ы найзад за ер нь яагаад надтай ингээд унтахгүй байгаа юм бэ? Надтай ер нь унтахчил үерхсэн юм шүү гэх мэтчлэн байдлаар муулжих үед нь Kwon энэ яриаг нь сонсоод за ер нь би чамтай үерхэж чадахгүй байна. Энэ харилцаагаа дуусгая гэж салсан байна. За тэгсэн маргааш нь Чанжэжин Kwon руу байн залгаа дуушлалт гуугаад байсан боловч Kwon ерөөсөө бүр мөсөн харилцаагаа дуусгахыг хүссэн болохоор огт харилцаа холбоо тогтоогоогүй. За тэгсэн чинь нэг өдөр Kwon хичээлийнхаа дундуур 0 орчоод ирье гэж найзуудтай хэлээд 0-доо байж хатан Чанжэжин 0 руу н орж ирээд сургуулийнхаа ойролцоо байдаг гэрлүүгээ чирч дагуулж яваад гэртээ 5 цагийн турш Kwon-ыг зодсон. За энэ үеэр найзууд нь 0 орё гэж явсан Kwon одоо хүртэл ирэхгүй байгааг нь гайхангуудаа тэр хаваар нэг хайгаад санаа зовоод Чанжэжиний гэрт хүртэл хайж утсан. За тэгжээж Kwon охиныг энэ Чанжэжиний зодуураас аварсан байдаг. Мэдээж энэ хэргийн дараа цуу яриа сургуулаар нэг тархсан. Тэгээ Kwon охины эцэг эгч гэсэн цагдаад мэдэгдэж сургуулийн захиргаанд гомдол гаргаад оюутны зөвлөлийн дарга давхар төр дугуулангийн одоо дарга гэдэг тийм албан тушаалаас нь огцруулж сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ яригдчихсэн. За Чанжэжиний эцэг эгч гэсэн энэ хэргийн талаар мэдэж хүүгээ маш ихээр зэмлсэн, загнасан. За тэгээд ер нь эцэг эгч нь хүүгийнхаа ийм хэрцгий уураа барих чадваргүй байсныг ер нь мэдчихсэн үү гэвэл мэдчихсэн. Учир нь гэвэл Чанжэжин цэрэгт байхдаа доод
тушаалынхаа одоо шинээр элсэж орж ирсэн цэргээ бас бүлийддэг, дарамтлагдаг, дээрлэгдэг байсан нь ил болоод за тэгээд цэргээс нь сахилгын шийтгэл оногдуулж ирсэн байна. За энэ нь бол угаасаа энэ хүн анханасаа маш төрөнгийн авиртай байсан. Тэгээ өөрийгөө хянах чадваргүй байсан гэдгийг нь илтгэж байгаа. За яг энэ үеэс эхлээд Чанжээжин өөрсдийнхөө хэрэгт эцэг эхээ оролцууллаа. Эцэг эх нь энэ хэргийг мэдээгүй байсан бол би ингээд албан тушаалтайгаа энэ одоо нэр хүндтэйгээ хിവэрэ байх байсан гэж үзээд өшөө авах талаар бодож эртнээс бүгдийг төлөвлөж эхэлсэн маа. За 2014 оны 5 сарын 19-нд гэрт нь орой 5 цагийн үед сантехникчин хувцас өмсөөд дөрд хувраад гэрт нь яваад орсон. Хуан охин орой ээлжинд цагийн ажилдаа учраас энэ цагаар Хуан угаасаа гэртээ байхгүй гэдгийг мэдчихсэн учраас албаар ингээд тааруулаад яваад орсон байгаа. За лифтэнд явж байхдаа бүр ингээд яг юу гэж хэлэх вүлээ гэдэг текстээ хүртэл тэмдэглэлийн дэвтэр дээр нэг нэгэнгүү ингээд бичээд үлдээсэн. Тэ хонх дарж байгаа үйлдэлээ хүртэл текстээр ингээд жүжигийн сценар шиг заяа ингээд дон гэдгийг хүртэл ингээд текстээр бичсэн. Тэгээ үргэлжлүүлээд 8 давхраас эхлээд ингээд ус шүүрээд байна. Нарийн шалтгааныг нь мэдэхгүй байгаад бол одоо ингээд бүх айлуудаар явж шалгалт хийж байна гэсэн текст ингээд бичсэн байна. За хамгийн амар нь бүр дэвтэр дээрээ ингээд бүх айлуудаар орсон гэдэг ингээд айлуудын хаалганы тоотыг бичээд хажуудалд нь за ингээд шалгасан гэдэг юм гарын үсэг хүртэл зурулж авсан байна. Хуан охины гэр бол 4 давхарт байсан. За Чанжээжин бол яг нийтдээ гэрт нь 2 удаа нэвтэрч орсон байгаа. Эхний удаад нь болохоор за гэрийнхэн зохион байгуулалт ямар хүмүүс гэрт нь байна. Тэгээ аав ээж нь ямар шиг хүмүүс байна гэдгийг нь нарийн ингэж харж төлөвлөсөн баг. Тухайн үед аав нь хөлөө гэмтээгээд нэг хөлөндөө гипстэй ингээд гар таягтай байгааг олж харсан. Тэгээд за ямар ч байсан аав нь бол намайг сөрөөд өөрийгөө хамгаалах чадваргүй юм байна гэдгийг тооцоолж харсан. За 2 дахь удаага орохдоо эхлээд 0 руу явж ороод нэг юм засаж байгаа юм шиг болоод за ээжийг нь эхлээд дуудсан. За ээж нь ингээд яг 0-ийн өрөөнд нь орж ирсэн чинь ээжийнх нь нүүрлэн шүршдэг будаг цацаад ээж нь одоо ингээд ямар ч юм харах чадваргүй болонгуудаа одоо нөгөө эрэг чангалдаг юм том түлхүүр байдаг шүү дээ. Тэр түлхүүрээ шууд ээжийг нь ингээд амар хүчтэй цохиж унгаагаад ээж нь газар дээрээ насварсан байгаа. Тэнгүүд аав нь яг тайгаа зүгээд ардаас нь ингээд ирж их хугацаанд шууд том өрөөр очингуудаа аавыг нь эрэг чангалдаг тэр том түлхүүрээрээ толгоор нь цохиод газар дээр нь хөнөөсөн байна. За тэгээд аав ээжийнхэн цогцсноос цус ингээд хаасайгүй урсахаас сэргийлээд бэлдэж авчирсан гурилаа энд тэндгүү цацаад одоо аав ээжийнхэн цустай тэр гурилтай цог ингээд зуурмаг болгоод тавьсан байна. За тэгээд хүнжил бүтээлгээр цогцыг нь бүтээсэн. За яг энэ тухайн хэргийг үйлдсэн өдөр нь Солонгост одоо насан туршидтын өдөр буюу аав ээж нь хүүхдүүдээ яг 18 нас хөрөнгөд одоо архины соёл заадаг тий одоо ингээ ахмад настай хүнтэй хэрхэн арих уу амьдралд хөл тавиад нас биеинд гүйцсэн хүн болж гинэ гэдэг утгаар одоо аав ээж нь хүүхдүүдтэй ингээ тэмдэглэж өгдөг тийм насан туршидтын өдөр гэж байдаг. Яг тийм өдөр болж исэн учраас энэ өдрийг ашиглаад охиндоо бэлэг бэлдсэн тий заавал гэртээ эрт ирээрээ заавал ирээрээ гэдэг дахтай харилцан яриа үсгэж Хуан охиныг гэртээ ирэхийг нь бүр яг тодорхой болгосон байна. За тэгээ охин 12 цагт ажлаа тараад одоо ингээд ээж нь бэлэг бэлдсэн байгаа энэ төргээд амар догтлол гэртээ очиж байгаа шүү дээ тий. Тэгээ гэртээ очисон чинь гэр нь хав харанхуй байсан. Тэгээ охин ингээд гэртээ явж ороод эхлээд ээжигээ өнгөрсөн байгааг олж харсан. За тэгээд яг тэр үеэр Чанжээжин охиныг барьж аваад за аав чинь амьд байгаа. Тэгээ миний хэлснийг хийх юм бол аавыг чинь аврах боломжтой гэж сүрдүүлсэн байна. За энэ одоостой хамгийн муухай хэсэг. Чанжээжин бол арх уугаал, авсан тавиал, аав ээжийнхэн цогцсны өмнө тэг Хуан охиныг одоо хүчирхийлээд гаж хүслээ хангаад нийтдээ 10-аад цаг охиныг тамлсан баг. Эцэст нь өглөө 10 цагийн орчимд Чанжээжин за аав ээж хоёр чинь хоёулаа үхсэн гэдгийг яг хэлсэн байгаа. За яг энэ үеэр охин одоо Чанжээжиний түр анхаарал алдах үеэр 4 давхрынхаа тагтнаас амиа хорлоё гэж шийдээд ингээд 4 давхрын тагтнаас үсэрсэн байгаа. Охин азар амьд үлдсэн бөгөөд энэ үеэр байрны жижүүр байраа тойрч одоо ингээд шалгалт хийгээд явж байхдаа таарад тэгээд охины үсэрснийг олж харангуйтаа шууд одоо цагдаа сэргийлэх дуудаад бөөм бужигнаа үлссэн үеэр Чанжээжин ингээд сэмэрхэн очиж харчаад тэгээ буцаа юу ч болоогүй юм шиг ингээд алхаад харсан. Тэгээд яг нөгөө тэгүү сургуулийн орчинд амьдарч исэн түрээсийн байранда арх уугаад тэгээ хоол захиалаад эзжихт нь цагдаа нар хэдхэн цагийн дараа очиж барьсан байна. За яг энэ дээр нэг амар санагдаад байдаг юм нь Чанжээжиний түрээсэлж амьдардаг байсан тэр байр нь манай одоо миний амьдардаг байсан байртай амар ойрхон байсан. Тэгээ ийм аимшигын алуурчинтай яг нэг газар амьдарч исэн гэж бодоход надад жоохон эвгүй санагдаад байдаг. За тэгээ Чанжээжин ингээд цагдаа нарт баригдсныхаа дараа мэдүүлгээ байн өөрчилж исэн. Би ингээд цагдаад өөрөө очиж мэдүүлэг өгч исэн, өөрийгөө барьж өгч исэн. Тэ би ингээд ийм уугаад амиа орлогч исэн гэх мэтээр ингээд байн мэдүүлгээ өөрчилж исэн. За тэгээд одоо ингээд
өгж байгаа мэдүүлэгтээ бүр ямар ч юм гэмшил байгаагүй, ямар ч юм харамссан шинж тэмдэг хандлага ерөөсөө харагдаагүй. Зүгээр л одоо энэ одоо хосын асуудлаа эцэг эхтэй хүртэл мэдэгдэж одоо миний энэ албан тушаал нэр хүндэд халдаж ингээд энэ асуудлыг томруулаагүй бол би одоо ингээд ийм амар хэрэг үйлдэхгүй байх байсан. Гэх мэтчлэн маягаар ерөөсөө ингээд өөр дээрээ биш бусдад буруу өгсөн байдлаар мэдүүлэг өгöd байсан. За тэгээд мэдээж шүүхээс Чанжээжинийг маш хэрцгий гэмт хэргийг төлөвлөж үйлдсэн хэрэгээр цаазын ял оноосон байна. За цаазын ял сонссны дараа Чанжээжин гинт гэмээ ухаарсан юм шиг давж заалдах шатны шүүх хурлын үнээр нийтдээ 61 удаа гараар цагтл бичиж одоо би ингээ гэмээ ухаарсан, тэгээ би ингээ буруу юм хийсэн гэх мэтчлэн гэмшилсэн тийм хандлага үзүүлээд одоо ялаа хөнгөлүүлэх тийм хүсэлтэй байсан. Тэгэхдээ шүүгчнэр за энэ хүн бол үнэхээр чин сэтгэлээсээ гэмээ ойлгоогүй. Энэ хүнийг бол нийгмээс тусаарлах хэрэгтэй гэж үзээд цаазын ялыг бол хэвээр үлдээсэн байна. За Квон охины хувьд бол одоо хүртэл амьд байдаг. Тухайн хэрэг болоод тагтан дээрээс үсэрснээс болоод хөл аарцаг болон нуруундаа маш хүнд гэмтэл аваад нийтдээ 112 өдөр эмнэлэгт бүр тасралтгүй хэвтэж хэмжижүүлсэн байт юм байна. За тэгээд одоо тухайн үед авсан тэр сэтгэл зүйн байдалтай тэр сэтгэл зүйн шарахыг бол нэрээ яриад ч хэрэггүй байх. За би тэгээ энэ бичлэгээ бэлтжих хугацаанд за энэ бичлэгээрээ дамжуулж яг юу хэлэх гээд байгаа юм бэ? Тэгээ яг гол санаа нь юу юм бэ гэдэг талаар аявих бодлоо л тоо. Тэгээд ихэнх хэрэгүүдийн дараа сургамж болох үүднээс за ийм муу хүмүүс байдаг шүү. Энэ хүмүүсээс сэргийлээрээ хин нэгэнтэй одоо заавал сайн ярилцж байгаарэ гэдэг зөвлөгөөнүүд аявих байдаг штэ. Тэгэнгүүт энэ хэрэгээс харангуут болохоор Чанжээжин гэдэг хүнээс энэ охин зайгаа барих гэж хичээсэн үү? Хичээсэн. Одоо яг Чанжээжин энэ охиныг зодсны дараа цагдаад мэдэгдсэн үү? Мэдэгдсэн. Эцэг ихэн ч гэсэн Чанжээжиний эцэг ихэд хэлээд ямар нэгэн арга хэмжээ авахулах гэж хичээсэн тэгсэн ч гэсэн эцэст нь ийм амар зүйлтэй тулгарсан байгаа. За тэгэхээр ерөөсөө л хохирогч ийм үед өөрийгөө яаж хамгаалах вэ? Ийм хүмүүсээс яаж сэргийлэх вэ гэж ярихаас илүү нийгэм хууль эрх зүйн орчин боддоор энэ хохирогчдоо яагаад хамгаалж чадахгүй байна вэ гэдгийг ярих хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ яагаад ийм амар сайко болгож хүмүүжүүлж гин. Тэгээ наана ийм амар манлай сурагч мундаг оюутны зөвлөлийн дарга марга гэж нэр төртэй хүн хэрнээсээ цаана ийм муухай ямар ч төлөвшөлгүй те түргэн ууртай муухай харгас хэрцгий авиртай хүн бий болгож бидний нийгэм дунд одоо ингээд хамт бид нар ингээм амьдарсаар байгаа вэ гэдэг асуултанд хариу өгсөн хэрэг юм болов гэж харж байгаа. Тэгээ одоо хэдүүлээ хаа сайгүй сонор сэрэмжтэй авцгаая хажуудах хүнээ ясын цайтал сайн таних нөхөрлөе да хэдүүлээ. За тэгээд энэ удаагийн бичлэг маань таалагдсан гэж найдаж чинь дараагийн бичлэгээрээ уулзтлаа баяр таа. Бай бай.